За тэгээ та нар минь нийтээс ойлгож ирсэн юм ба комент хийсэй бичээрэй мартаа. Заалаа мэдээлгээд хөргөн товчхон нэг мэдээд авчаар тийм хэрэгтэй мэдээллүүдийг хэлж өгөө. За, Мазалай маань говь цөөлд амьдардаг байх нэ. 1920 онд Алтай нурууны аж богдоод анх олж тогтоосон юм байна. За. Тэгээд олж тогтоосон хүүхд юм байна. Тэгээ Оросын эрдэмтэд Орлов, Соколов нар Мазалайг баавгаан бие даасан зүйл мөн гэж үзсэн байх нэ. За, эр Мазалайг шармайхаа. Энэ Мазалайг ивш. Харин нөгөө нэг бавруу шиг нь болохоор алмазг гэдэг байх нэ. За, ивш маань өнжин төлөж ол төлөв ихэр алмазг гаргадаг байх нэ. За, Мазалайн дундаж жижиг 90-100 биеийн хэмжээ 150 см байна. За, өндөр нь болохоор 80-аас 92 гэсэн бүртгэлтэй байд юм байна. За, 1953 онд Ардын их хурлын тэргүүлэгчийн тогтоолоор Мазалайг дархан цаазтай амьтанд оруулж агнахыг хуулиар хоригдсан байх нь байна. За, 1960 онд болд нарын хүмүүс Мазалайн толгой гаргах судалгаа хийсэн байх нэ. За, бие төрөх амьдрах байдал нь гүйцэд судлагдаагүй энэ амьтныг анх кино продюсер урт насан ингээд зургийг аваад ингээд хүмүүст үзүүлээд хүмүүсийг хүртэл болгосон юм байна. За, түүгээр намнан авчирч музей үзмэр болгосон байна. За, улаан ном Мазалай тоо толгойг улаан номонд бүртгэгдсэн байдлаас нь харахад 1960 онд 15-аас 20, 1970 онд 20 гаруй, 1980 онд 25-аас 30, сүүлчээр 30 гаруй тоо толгой үлдсэн байх нэ. 30 гаруй. Хамгийн сүүлийн 2021 онд судлагдсанаар бол 30 хүрэхгүй тоо толгой үлдсэн байх нэ. За, Мазалай нь бажууны үндэс зээг нь хармаг жимс болон мэрэгчд амьтныг иддэг байх нэ. За, Мазалай алмазг нь 2 нас хүртлээр ээжигээр дагаж амьдардаг байх нэ. За, Мазалай идэж тижэл хуурцсноос болж Мазалай нь өсөж өгөх аюулд орсон байх нэ. За, Мазалай нь өссөндөө болоод биенийгээ барьж идэх тохиолдол нь цөөнгөө гарч байсан юм байна. За, тэгээд бас цөөрөх нэг шалтгаан бас юм байна. Мазалай нь угтаа нэг баавгаан зүйл анги болохоор угтаа махчин амтан л доо. Махчин амтан тэгэхээр чинь Мазалай нь хүмүүст ингээд газар нутгаа мал сүргийг нь газар нутгаа ингээд алдснаас болоод хоол хийжүүл нь хумссан байх нэ. Тэгээд Мазалай нь 77%-ийг нь ургамал 23%-ийг нь мах гэж үзсэн байх нэ. Амьтны оролцоо бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. За, Мазалай нь зун нэмэх 46 градус салдаг. Өвлөө хасах 34 градусын хуутанд амьдрах чадвартай юм байна. За, Мазалай нь асар уудам орон зайд эзлэн амьдардаг нь бусад баавгаанаас ялгардаг байх нэ. Хүмүүс газар нутгаа алдсан. За, яагаад газар нутгаа алдсан бэ гэхээр ингээд малчтын болохоор мал сүргүүний ихсээд тэгээд бэлчээр нь жижигдээд байсан болохоор нүүж маш том газар нутгийг эзэлсэн байх шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг Мазалай маань гэж жоохон тарих амьдрахаар болсон юм.
За, Мазалай нь 20-оос 25 настай байх нь байна. За. Мазалай маань сатгалан байх үедээ хөл дээрээ зогсоод өнхрөж тоглодог бас жаргалтай байдаг байх нь. Мазалай нь өлсөн үедээ уурлаад хоолоо ингэж нуугаад сахин хамгаалдаг байх нь. За. Мазалай нь ичээнээс гарахдаа ингээд нөгөө юутай гарах нь шүү дээ. Одоо дараалалтай гард юм. Эхлээд дараа нь эдэн дараа нь наалмцаг хүүхдүүд нь гардаг шиг. Одоо эхлээд шармахай дараа нь ивш дараа нь алмазгнууд ингээд ээлжлэн гарч ирд юм байна. За. Энэ маш хөгжилтэй баримт тийм сонирхолтой баримт байна. За, Мазалай нь газар ухаж, ус гарган, аргал, бүхэн, хар сүлж зэрэг амьтныг усаар хангадаг байх нь байна. За, Мазалайг агнах юм бол Монгол улсын амьтны тухай хуулийн 24-5-д зааснаар 40 сая төгрөгөөр торгох 1-8 жилийн хорих ял эдлүүлнэ гэж байна. За, Мазалай нь үр төлөө хамгаалан хүн рүү дайрдаг байх нь. За, Мазалай гэдэг дуу байдаг байх нь. Дууны үгийн одон хүү гэдэг хүн зохиосон байна. Аян Ис Бат болд зохиосон юм байна. За, 1953 онд хуулиар агнахыг хоригдсан байна. За, Мазалай баавгад хамгийн их алмазаг гаргасан он бол 2022 он мөнөөс мөн юм байна. За, Мазалай энгийн баавганаас жижиг биетэй юм. Мазалайг хамгаалан бахарлын өдөр жил болгоны 3 сарын 15-нд болд юм байна. Мазалай нь Монголд хамгийн ховорцсон амьтанд бүртгэжээ. Монголч гэхгүй бүр дэлхийд ховорцсон амьтан байх нэ. За. Мазалай нь YouTube дээр бас алдартай байх нэ. За, бас Мазалайг аврах тийм байгууллага байт юм байна. За, Мама гэж юм уу? Тама гэж юм уу? Тата ч юм уу? Нэг тийм байгууллага байна л да. ТББ гэдэг. Мазалай аврах нь Монголын алхам гэдэг ураатай байна. За, тэгээд нэгдээс миний ингээд бэлдсэн Мазалай дэвтэр маань ингээд дуусж байна. Тэгээд та бүхэнд баярлалаа. Миний хэлсэн юмыг анхааралтай сонсож авсан бол ойлгосон юм комент хэсгээр бичээрэй. Баярлалаа.